ямар ч байсан тоглолтын дээр бол саунд хамтлагийн эхний болон хоёр дахь цамгийн дуу. За тэгээд цамгт ороогүй дуунууд байдаг. Тэгээд бүхэл дуунуудад тоглоно хамгийн гол нь тэгээд ихэнх нь бол тэгээд нөгөө хуучин дуунууд байгаа. Гэхдээ яг анхны бүрэлдэжсэн энэ гишүүдтэйгээ тоглоно. Тэгээд дундуур нь бас орсон ч гэсэндээ гишүүдтэйгээ бүгдээрээ ингээд нийлээд тоглож байгаа гэдгээр бол хамгийн өрмөц байх. Тэгээд тэр утгаараа ч бас хөгжим маань ч илүү өргөн дуурах байх. Олон хүмүүстэй нэгдэж тоглоно. Тэгээд бас плеер хөгжмөө найрал хөгжим орж ирнэ. Тэгээд ер нь онцлог дээр байх. Тэгээд маш гоё болох байхаа гэж бодож байна. Танай дуунуудыг одоо дөрөвхөн бол маш хурцны дуу. Гэхдээ all part gold гэдэг шиг яг бүр амдаа илэгцаар л байдаг. Та энийг бас юу гэж одоо өөрийн сонсож гэх юм уу? Сонсож байгаа дуу гэж үзвэл өөрөөс юу гэж үзэх вэ? Дуунуудыг. За тэгэл олон шалтгаан байдаг бах та. Яг анх нөгөө нэг саунд хамтлагийг анх үзэгчд хүрж явах үед бас яг тийм олон амьд хөгжмийн нэг юм бүм болж хамтлаг бас байгаагүй бах. Тэгээд Lemon Space юм байна. Санжаагаар яг олонд нийт төрж исэн. Тэгээд тэр утгаараа тэгээд дээрэс нь бас нөгөө анх нөгөө англи хэл дээр бас дуулдаг хамтлаг тухайд бас байгаагүй. Тэр бас сонин содон байсан баг. Тэгээд мэдээж бид нэр өөрсдөө дуу хөгжмөө хийхдээ ингээд бүхэн зүрх сэтгэл хамт байж чадах бүхэн зориулж хийдэг байсан маань. Тэгээд хүнд хүрэх бас шалтгаан байд юм болов гэж удаан байж алигддаг нь. Тэгээд маш олон жил сонсож байгаа үзэгч фэнүүдтэй хандаад бас сэтгэлээ хөдөлж байна. За тэгээд мэдээж бидрийг энэ 20 жилийн турш сонсож дэмжиж ирсэн бүх дэмжсэн хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхнийг тоглолтын дээр урьж байна. Тэр 5 сарын 16-нд тоглолтын дээр уулзцаа.